Данаагийн сүлд давтай морил. Стивен Кингийн зохиол Гэлба. 50 дугаар хэсэг Лехүү. Венди Торранс унтлахын өрөөний хол зогсоод дорхон онтоод өгсөн хүүгээ эргэлзэнгүй ширтэнэ. Хагас цагийн өмнө чимээ намжсан бүгд нэгэн зэрэг. Цахилгаан шат наргаан цэнгийн нээгдэг хаагдах хаалганы дуу. Тайвшрал авчрахын оронд энэ нам гүм Вендид бүр ч юу санагдлаа. Энэ нь хүчтэй шуурганы өмнө нам гүм болдогтой адил юм. Харин дэний шуудал унтаад өгсөн. Тэр ихлээд жаахан тийчилж байснаа аажмаар тайвширчээ. Хүүгээ чанх дээрээс нь харж байхдаа ч Венди жаахан амтны бяцхан цээж дээшилж доошилж байгааг арай ядан харж байв. Тэр хүүгээ хизээ шүнжин доор найр цэнгиний дуугарч байгааг огт мэдрэхгүй нам тавин унтсныг санахыг оролдлоо. Үнэхээр сэтгэл зүй ховор үзэгдлөө эсвэл бүгд хамтын хомсдолд орсон болов? Венди үнийг мэдэхгүй. Гэхдээ чухал биш гэж үзэж байлаа. Ямар ч нөхцөлд энэ бүхэн тэдэнд үглийн аюултай. Тэр Дэнийг дахин харлаа. Бурхны авралаар тэр тайван унтаж байна. Түүнийг оролдохгүй бол шүнжин унтчих юм болов уу? Хичнээн авьяастай ч хүү нэлхаараа байгаа унтаж амрах ёстой. Түүний сэтгэлийг зовоож эхэлсэн зүйл бол Джек байлаа. Венди гинт өвцөндөө үрчиж хурууга амнаас аван хараад хумсаа тас адснаа мэдэв. Уг нь хумсаа тэр үргэлж сайхан байлгаж арчилдаг. Түүний хумс урт биш гэхдээ гоёмсог хэлбэртэй. Чи юу хумс одоод байгаа юм бэ? Тэр зөөлөн инээсэн ч хоолойн чичирч зовсон дув гарлаа. Эхлээд Джек орилж хаалгарууд архаа болсон, дараа нь үдэшлэг эхэлсэн. Үдэшлэг ерөөсөө дуусаагүй байж магад. Бидний сонсож чадахгүй орон зайн өөр давхархад байсгийг шилждэг ч үж болох юм. Түүнийг дагаад цахилгаан шат нижигнэж хаалган нээгдэж хаагдаж гарсан. Дараа нь нам гүм болсон. Энэ чимээ энергүүд Дэний нойрсож эхэлж байхад Венди яг доор гал тогоонд зөөлөн ховлдон шивнэлдэг хэрэг сонсож байх шиг болсон. Эхлээд Венди энэ бүхнийг салхины дуу гэж бодсон. Салхи хүний дуу хоолойг өргөн хүрээнд дуурайж чаддаг, үхэж байгаа хүний шивнэн хаалга цонхны цан сонсогдно. Тэгээд карниц дор чих түлийрэм чарладаг ингэж муухан жүжигт эмэгтэй хүн алуурчнаас цухтахтаа чарладаг. Гэхдээ л Дэнийн дэргэд чагнан сууж байхдаа тэр энэ бол үнэхээр ярэ гэдэгт улам итгэсээр байлаа. Джек хинтэй ч юм агуулгаас гарах тухай ярьж байна. Эхнэр хүү хоёроо алгах тухай ярьж байсан. Эндхийн ханнуудад үүнд шинэ юм огт байхгүй. Аллага энд өмнө болчл байсан. Венди хаалганд хурч чихэнан чагнаж иглэг яг тэр үед доор зуух гинэ тасаж бүх дуу халуун агарын дүнэг чимээнд дарагджээ. 5 минутын өмнө зуухан тарсны дараа байшинд нам гүм болж зөвхөн гадаа салхи шүүгэж хаа нэгтээ банз хятан ёолго сонсогдохоос өөр чимээ энергүүлсэн байв. Венди хатсан хумсаа харлаа. Хумсны доороос өчүүхэн цусан бөмбөлөг бултаажээ. Джек тэндээс гарчиж бүү димээр тийм гарцаа одоо тэр галтгооноос махны удаг эсвэл мах өвддөг өсөх авчираад наашаа гэтэж яваа. Шалыг хятнуулахгүй тулд тэр бүр ирмэг дээр нь гიშгэж яваа. Чи галзуурчж. Вендийн уруулж ичирж энэ үгийг тэр чангаар хашгирахшхав гэвч нам гүм хിവэр. Түүнийг хэн нэгэн харж байх шиг санагдлаа. Венди огцсон мэргэж шөнийн харанхуй ноёрхох цонхыг ширтлээ. Тэнд аимшигтай муухай гялалцсан дугарган үдийг нь тойроод хар хүрээ татсан цохиисэн цагаан царай байна. Бүр эхнээс нь энэ салхинд хятнаж гасалж гангинах ханан дунд нуугдж байсан. Энэ бол ердөө л гаднах шилэн дээрх мөсөн хэ байна. Венди айсан хүний чижирсэн хоолгоор уртаар санаалдлаа. Энэ удаа түүнд яахарахгүй хаанаас ч юм хөгжилтэй ярилцах хүмүүсийн дуу сонсогдох шиг болжээ. Чи өөрийнхөө хоолооноос айж байна. Тэр тэргүй байдал хүнд байхад чи маргааш галзууг имлэгт л очихор болчих واخ. Айдсаас ингэжрэх ганц л арга байлаа. Ямар вэ гэдгийг Венди мэднэ. Доош бууж Джек агуулхад байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Тун амархан шатаар доош буун шагаа чарна эргээд ирнэ. Замдаа захиргааны ширээн дээрээс тавир авах хэрэгтэй. Шарсан өндөгч хөрсөн биз. Харин шүлийг Джекийн бичгийн машины дээр гэдэх билеткэн дээр халааж болно. Мэдээч хэрэг бас доор хутгатай хүлээж байгаа Джек чамайг алж орхих үе мэдээт яваарай. Венди түүнийг бүргсэн айдсын манангаас жаахан чулуу салахаар ширээнд хурж очлоо. Ширээн дээр хідэн задгай мөнгө, буудлын ачааны машины бензиний талуунууд, Джек хаашаач явсан авдаг. Гэхдээ бараг тамхи татдаггүй хоёр ганц.
бас оосортой хэдэн түлхүүр байна. Тэр түлхүүрийг авч дараа нь буцааж тавилаа. Өрөөнийхөө хаалгыг түгжээд гарах бодол Вендийн толгойд орж ирсэн ч онцгүй санагдлаа. Дэний унтаж байна. Түүнд түүмэр бас өөр нэг юм бодогдсон. Тэр нь өөрийг нь хамаагүй хүчтэй цочроосон ч бодлыг толгооноосоо авч хайж чадав. Венди хаалганы дэргэд очиод халааснасаа худаг гаргаж модон ишийг нь шангадглаа. Тэгээд хаалгыг онгойлгов. Тэдний унтлахын өрөөнд хүрдэг богино хонгил хоосон байна. Хонглын гэрэлтүүлэг жигэд ас чамтран хевсний хээг гоёмсгоор тодруулна. Харж яах вэ? Ямар ч бүг юм байхгүй. Үгүй дээ. Тэд чиний ямар нэг тэнэг авгаан үйлдэл алдаагч нүлээж байгаа. Яг одоо чи тэнэгтэж эхэлж штэ. Тэр өөрийнхөө туйлын аимшигт өвдөлт байдлыг хурцаар мэдрэн Дэнийн өрөөнөөс гарч явахыг үлгүсч хэсэг зогссон ч ямар ч байсан Жек дүүжээтэй тэр аюулгүй гэдэгт итгэх хэрэгтэй хэмээн бодсоор байлаа. Мэдээж тийм л байгаа. Гэхдээ дуу шууган ямар ч шууган байгаагүй. Чи л димэрч байна. Үгүй салхи биш. Өөрийн дуунаас Венди давхийн цочлоо. Гэхдээ л асар ихтгэлтэй хэлсэн түүний үг урагшилгыг тушаалаа. Ташаанд нь хутга зүйлдтэй эрен гялалцсан хананд туяа тусгана. Гэрийн шаахан хевсэн дээгүр зөөлөн шажигнан гулсаж байна. Нерв нь татсан утас мэт улжээ. Тэр гол хонгил иргэдэг хэсэгт хүрч булангаас цухаж хаан харав. Тэнд юу байж болохыг төсөөлөн бодсноос Вендийн ухаан самуурах шахжээ. Тэнд юу ч алга. Хормын дөдөд харсны дараа тэр урагшилж гэллээ. Сүүдэрт харанхуй харагдах шатны талбайд ойртох тусам аимшиг улам нэмэгдэж тэр хүүгээ ганцаарнг нь ямар ч хамгаалалтгүй өргөжчлөө гэсэн бодол бэхжиж байв. Гэрийн шахатай хөлн явхад улам их чимээ гаргаж байгаа мэт санагдана. Араас нь ямар нэг юм мөлхөн ойртож байж магадгүймэн Венди 2 удаа эргэж харжээ. Тэр шатанд хурч гараа хүйтэн бариул дээр тавив. Үүдний хонгилд хүрэхийн тулд 19 гишгүр буух хэрэгтэй. Тэр шатны гишгүрүүдийг олон удаа тоолж байсан. 19 хэвсдэвсэн гишгүр тэгээд тэдний аль нэг дээр атрилдан хэвдэх Жек байхгүй. Мэдээж байхгүй. Жек агуулхад байгаа. Түүнийг цуцан хаалга ганц соож тусгаарлаж байгаа. Гэхдээ үүдний хонгил харанхуй. Тэгээд бурхан минь ямар олон сүудэр харагдан вэ? Вендийн хоолойд зүрхэн бүлгэлж гарлаа. Урд нь жаахан зүүн талд нь цэглэгэн шатны гуйлан хаалга доромжлох мэт гялалдсан орж зугаацхыг өрж байна. Үгүйтэй баярлалаа. Дотор нь шалаар нэг өнгийн тууцнууд хэвтэн. Бас цаасан цас хэн нэгний харбаг. Буланд шампан дарсны хоосон шил. Ард нь ямар нэг юм хөдлөг шиг болоход Венди огцом эргэж 3 дугаар давхрын зүг өгсөн шатыг харав. Тэгээд юу ч хараагүй ч нүднийх нь буланд дээд хонгилын харанхуй руу ямар ч юм амьд эмдэн ухасгийн шургацаах шиг болжээ. Тэр дахин доош харлаа. Хутганы модон ишиг атгсан баруун гарын алга нь хөлөрчээ. Венди хутгийг зүүн гартаа шилжүүлээд алгаа ягаан мохорон халааданда арчиж дараа нь хутгаа буцаан баруун гартаа барив. Эрүүл ухаан доош буухыг тушаасныг бараг үл анзааран Венди доош бууж гэллээ. Баруун, зүүн, баруун, зүүн чөлөөтэй гарын алга нь шатны бариулд зөөлөн хурж байна. Зочид таа маань. Хөөе та нар муусан өмхий цагаан давуунууд айчгсан гартаа хутга барьсан хүүхнээс айж байгаа мó? Аль үжих хөгжим жаах амьдрал өгөх. Доош 10 11 12 шүтгэрийн тоо 13 алхлаа. Энд нэгдүгээр давхрын хонгилоос бүдэгхэн уйдгарт гэрэл цацарч байгааг Венди хараад үүдний хонгилын эсвэл зоогийн тэнгхмийн эсвэл захиргааны гэрлийг асах хэрэгтэй байж гэж бодлоо. Ямар ч байсан хонгилоос ч юм уу хаанаас ч юм цагаан бүдэг гэрэл цацарч байна. Өдрийн гэрэл, мэдээч хэрэг, галтгооны өрөөний гэрэл. Тэр дороо зогсоод Дэнийн хамт явахдаа өдрийн гэрлийг унтарсан эсгээ санахыг оролдов. Тэгээд огтхонч чадсангүй. Түүний дор үүдний тэнгхэмд өндөр түвшлэгтэй сандлууд ярана. Ор хаалганы шилийг цагаан цас хөшиг мэт битүүлжээ. Бөөдингийн гуйлан хадаасны толгойнууд бүдэгхэн гэрэлтэх нь яг муурын нүд мэт нуугдж болох хідэн 100 газар байна. Вендийн хөл айснаас зөвхөрөгдөх гэж байсан ч тэр ураг шалхлаа. 17 дахь гишгүр, 18, 19. Хадагта үүдний танхимд болгоомжтой ороорой. Бүжгийн танхимын нээлттэй хаалганы цаан тас харанхуй. Дотор нь нэг юм тамийн машин мэт жигд цөглөн. Венди эхлээд учиргүй айснаа дараа нь илгаалын зуухны дээд тээвэр дээр шилэн бүрхүүлтэй том цаг байдгийг санав. Түүнийг Жек түлхсэн биз. Эсвэл Дэни
Магадгүй оверлукийг эзэгнэж дураараа дүргэж байгаа өнөөх муухай аимшигт амьтад ч түлхсэн байж магад. Тэр захиргааны ширээний зүг явж түүгээр захирлын танхимаар дамжин галтгоонд орохоор шийдэж урагш явж гэллээ. Тэдний үдийн хоолыг тавилсан тэвэр бүрэн хит гялалцаж харагдав. Цаг гинт зөөлөн жингэнсэн дугаар цөгж гэлв. Венди дороо зог тусч хэлэн тагнаад нь наалджээ. Дараа нь жаахан тавширлаа. Цаг ердөөл оройн 8 цагийг зөхөж байна. Тэгээд л болоо. Оройн 8 цаг. 5 6 7 тэр цагийн цохилтыг тоолж байлаа. Гэнэт түн цагийн цохил зогсохоос нааш явах хэрэггүй мэт санагдав. 8 9 10 11 Венди гэнэт ойлголоо. Гэвч тэр цаг алджээ. Тэр иргэн шат руу хөдөлж ядан яарсан боловч хожимдсан гэдгийг ойлгож байв. Үүнийг тэр яагаад өмнө ойлгосонгүй вэ? 12 Бүжгийн танхимын бүх гэрэл зэрэг асав. Бүрээн дуу чанга нарийнхан дуугаар чарлаж харлаа. Венди дуу алдсан ч гуйлан уушгнуудын нүргэн дунд өөрийгөө сонссонгүй. Бага авч хайцгаа хэмээх түрэмгийн хоолой ашиглаа. Дараа нь намгүн болж дуу шууган цаг хугацааны урт хөнгөлөөр алга болох мэт боллоо. Тэгээд Венди дахин ганцаар үлджээ. Үгүй ээ, ганцаараа биш. Венди эргэн харлаа. Тэр ойртож явна. Энэ бол Джек. Бас Джек биш байв. Нүд нь ухаангүй цусанд шунсан очоор гялалзаж танил уруулан хачин баяр хөөргүүгээр мушийн нэмсэглэн тэр гартаа рок тоглодог алах барьчихж. Намайг дүгжцэн гэж бодвоо. Дүгжцэн үү тэгээд алах агаар зүвсэн эсгэрлээ. Венди ухарж зөөлөн дээрэн хүл арчигч тэглэн үүдний танхимын шалыг бүрхсэн хивсэн дээр унав. Джек гичи. Чи юу гэж болохыг чинь би мэднэ. Хэмээн тэр шинэлээ. Алах эсрэн доошлоо. Үхлийн хурдтайгаар бууж ирсэн алах Вендийн зөөлөн гидсэн шигэдлээ. Венди аимшигтай хөдөлтөнд туу халтан ашгарав. Алах дахин дээшилхийг тэр муухан харж байлаа. Гэнэт энэ алахаар Джек гартаа барьж байгаа алахаар түүнийг үхтлэн нүдэх гэж байгааг Венди ойлгов. Венди хөдлөх чадвар алджээ. Тэр дахин хашгирч Джекийг ухааруулж ядаж Дэнигийн төлөө үүнийг бүх хийж гуйхыг хүссэн боловч цохилтоос амьсгал авч чадхаа болоод амнаас нь жаахан эсгэрэх мэт дуул гарлаа. Яг Бурхны нэрээр тангаргалаа хэмээн Джек мушилзан хэлв. Тэр хүл арчдаг дэрэнцрийг өшөлөн холдууллаа. Одоо чи миний бодлоор шанга бүрэн хүртэх болно. Алах бууж ирлээ. Венди зүүн тийш өнхөрч халаадных нь хормоо өвдгөнөөс нь дээш шамарчээ. Шалан дээр хар ирчээрээ буусан алах Джекийн гараас мулт үсрэн унав. Алахыг дахин авахар Джек тонгоох үед Венди шатны зүг гүйлээ. Одоо л тэр муухан ихэр татан амьсгалж гэллээ. Гэдсэн тэр чигтээ логшин өвдөх хөхрөлт болжээ. Моо гичи хэмээн Джек эсгэрүүлэн хэлээд мушилзан нэмсгэлсэн хിവэр араас нь хөлөө. Моо гичи чи шанга уртан тайван ба. Венди алах эсрэх дууг сонсоод баруун бүрийг нь буудаж өрхөх мэт болов. Алхны толгой түүний цээжийг онож хоёр хавиргыг нь хугалжээ. Венди урагш шатан дээр шаргацсан талаараа унаж түүнийг хамаг биеийг нь дахин өвдөлт тас татах мэт болов. Гэхдээ л зүүн савин энэ удаа түүнийг аварч хажуу тийш хурдан ирэхэд алах ирвнээс нь хурууны зайтай эсгэрч шатан дээр түсэх юм буулаа. Венди гинэт хутгаа арлаа. Тэр хунахтаа хутгаа алджээ. Одоо хутга 4 дахь гишгүүр дээр гялалцсан хэвтэн. Гэжи. Венди дээш зүтгэсэн тул алах яг өвдөг дорн буужээ. Хөлийг нь галт хийчихсэн мэт болов. Шилбийг нь даган цусурсан. Дараа нь бас л бууж ирэв. Венди толгоогоо огцом зайлуулж алах мөр хүзүүний хооронд чихний талыг тас татан шалны хевсэн дээр буужээ. Джек дахин алах буулах үед Венди шатаар доош өнхрөн түүнд ойртож цогилтын тойрог дотор орж чадлаа. Хугарсан хавирганууд нь гიშгүр цөхөж шажигнан дуурахад тэр байдгаараа орилов. Джек тэнцвэр алдах яг тэр үед Венди хөлийг нь харж чадлаараа цөхөж Джек гайхсан дуугаар орилоод доош хийслээ. Тэр шатны гიშгүрүүдийг мөргөн хөлөө сарвалзуулан тогтхыг оролдон өнгөрнө. Дараа нь доор битүү дугаар шал мөргөн унлаа. Алах гараас нь дахин мулт үсрэн унжээ. Джек суугаад
Нэг хэсэг Вендиг солиотыг хүний харцаар ширтэв. "Үүний чинь төлөө би чамайг заавал ална" хэмээн тэр амлалаа. Тэгээд хажуу тийшээ өнгөрөн алхаа авахыг оролдов. Венди өөрийгөө босхийг хүчлэн шаардлаа. Зүн хөлийг бүтэн гоёыг нь хүртэл нэвт хадгах мэт. Царай нь үнсэн саарл боловч шийдэмгий болжээ. Жекийн гар алханы ишийг атгаж явах тэр үед нөхрийнхөө нуруунд дээр үсрэн буулаа. Бурхан минь" хэмээн өрлөх Вендийн дуу оверлогийн үүдний танхимаар нэг хадаж тэр хутгаа Жекийн нурууны доох нь ишиндэн тултал шааж орхилоо. Өөрөө дөрвөн хөллөж нуруунд нь Вендийг алдсан Жек мод мэт хөрснөө гинт хашгирлаа. Байшингийн бүх банз цонх хаалганууд түүнтэй хамт орилон хашгирах мэт Вендид санагджээ. Үүнээс илүү аимшигтай дуу Венди сонсож байсангүй. Тэр хоёр үг нь морь унаж тоглож байгаа мэт инээдтэй харагдаж байсан биз. Харин Жекийн харуулан хэтий давуун цанц нуруунасаа цусанд будагдан улам харлаж гэлжээ. Тэгээд Жек Вендиг унган нүрээрээ шал мөргөн унлаа. Венди шарахтай талаараа унаж дуу алтан явлав. Нэг хэсэг тэр хөдөлж чадахгүй амьсгалж ядан хэвтлээ. Тэр хөлөөсөө толгой хүртэл аимшигтай лугших өвдөлтөл болж хувирлаа. Тэр амьсгалах бүр нэг юм биеинд нь цогдох мэт болж хүзүүг нь тасарсан чихнээс нь нурсах цус будаж байв. Одоо зөвхөн түүний амьсгалах, салхилах, бас бүжгийн танхимд цаг цоглох дуу сонсогдож байна. Эцсийн эцэст Венди арайхийн өндийж хөл дээрээ босоод шатны зүг догонцсон явлаа. Шатанд хүрээд тэр бариулаас зурч толгоогоо унжууллаа. Толгой нэргэж биеийн сүлджээ. Жаахан амраад тэр гараараа шатны бариулаас зурсаар эрүүл хөлөөрөө дээш авирч эхлэв. Нэг удаа тэр дээш шатан дээр дээний зогсож байж магад хэмээн харахад хүү алга. Бурхны аврал. Тэр үнийг унтаад өнгөрүүлчих. Бурхны аврал хүү, Бурхны аврал. 6 дахь гишгүүр дээр тэр амархаас өөр аргагүй болжээ. Венди толгоогоо тонгойлгож шаргал үсэн шатны завсраар унжив. Тэр агаар үргэсээр дүүрчгсэн мэт хүн дээр амьсгалж байлаа. Баруун хавиргууд нь тэр чигээрээ шатам халуун шарах болжээ. "Яваад бай Венди, яваад бай. Бүсгүй минь хаалгаад хөгжээ дараа нь шархав. 13 гишгүүр л үлдлээ гайгүй шүү дээ. Тэр хөнгөлт хүрээд мүлхийг чинь би зөвшөөрч." Венди чадах ятгаараа амьсгаавад өндийн бариулаас зурж дараагийн гишгүүр дээр унлаа. Тэр замын хагасыг туулж 9 дэх гишгүүр дээр хүрэх үед ард нь Жекийн дуу гарав. Тэр сөнгтөн хэллээ. "Муу гिचээ чи намайг алжглаа." Вендиг шүн мэт хар аимшиг нөмөрчээ. Тэр эргэж Жек аажмар өндийж байгааг харав. Түүний номорсон нуруунаас хутганы иш ярдана. Жекийн нүд бүр чониж цонхгоор унжсан арсны завсраас бараг харагдахгүй болжээ. Тэр нэг гартаа алхаас сулхан атгсан харагдана. Алхны толгойд цус болжээ. Вендийн ягаан мохорон алгадны тасархай алхны толгойд нь наалтчихсан унжиж байна. "Чамд би үзүүлээд өгнө" хэмээн тэр хэлээд шатны зүг говин хөдлөв. Айснаас гингэнсэр Венди дахин шатны бариулаас чангав. 10 гишгүүр, 12, чөтгөрийн 13. Тэглээч гисэн 2 дугаар давхрын хөнгөл уулын өргөл мэт хол харагдана. Одоо Венди хүн дээр амьсгалж шарахтай хавиргууд нь эсэргүүцэх мэт хурцаар өвдөж байна. Үс нь галзуу хүнийх мэт нүүрнээс урагш унжин сэгсэлцэн. Чихэнд нь бүжгийн танхимын цаг цоглох дуу аянга мэт сонсогдож, дээр нь шатаар өгсөж эхлэхэд Жекийн эхэр татах зовлон дамсгаа нэмэгдлээ. Ганагийн сувгийн контентийг зөвхөн доор гарч буй YouTube сувгаас үзээрэй. Лайк, share, subscribe хийснээр та илүү олон сонирхолтой бичлэгийг үзэх боломжтой. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас. Тэвэн нэгдүгээр хэсэг хоолорон. Лэри Деркин гэгч нь өндөр туранхай, улаан ширгал үстэй, баргар царайтай ирээжээ. Хоолорон түүнийг бараг царайгаа цэрэг маягийн нэхий дотортой зузаан хөрмнийхээ гүнд нун Конокогоос яг гарч авахт нь барьж авчээ. Хоолороны хэр холоос аль хаанаас ирсэн түнд падаггүй. Лэрийн цасан шамаргаар ажил дээр явдаж тэгэд бүр уул руу оверлог руу явна гэж байгаа энэ зэрлэг нүдтэй хар эрд өөрийн цасны чаргануудын нэгийг өгөх тухай ярихыг бүрч хүссэнгүй.
Sidewinder гэдэг жижигхэн хотод бүгд амьдралаа өнгөрүүлсэн хүмүүсийн дунд Overlook муу нэртэй. Тэнд аллага болж байсан, нэг хэсэг буудлыг бүлэг дээрэмчид эзэгнэж байсан. Дараа нь бусдын багал зургийг тас хацхаас буцахгүй 8 авсан. Бас хөгшин Overlookт болсон зарим явдал сонинд гараагүй. Мөнгө гэдэг хүчтэй. Гэхдээ Sidewinder-ийн юу хийзээ яасныг сайн мэднэ. Тентхийн баг бүх үйлчлэгч энд хийх. Тэд нар олон юм харцгаасан. Гэвч хоолорон Ховард Котрелийн нэрийг хэлж Деркинд хөх носон бэли нэр усын үзүүлэхэд шатхууны станцын нэр сүрхий зүйлэрлөө. Тэр таныг нааш нь явуулсан биз дээ. Хэмээн Деркин гаражнуудынхаа нэгийн хаалгыг нээн хоолорооныг оруулахтаа хэлв. Хөгшин нүгэлтний толгой тусал тарих үлдсэнийг мэдхэд сайхан байна. Би ч түүнийг бүр юмтай болчих гэж бодсон шүү. Тэр гэрэл асаалаа. Тэгээд танд юу хэрэгтэй юм бэ золиг гэж хоолорон нэрвтэж хэллээ. Нэг удаа маш хүчтэй сэлэх түүний машиныг шаруулад бүр бүтэн эргэж зогссон. Гэтэл Дик одоо бас л явах ёстой. Тэгээд замынхын эцэс түүнийг юу хүлээж байгааг бурхан л мэднэ. Тэр хүүгийн төлөө хайсангүй. Тэр бүр аимшигт автаад байна. Одоо 7-10 дутуу байна. Гэтэл тэр дахиад л ярьж учрлах хэрэгтэй байдаг. Тэнд хэцүү юм болж байна. Манай чин хүүтэй. Хэмээн тэр болгоомжтой хэлв. Юу, тоорон сементтэй юу? Түүн ямар муу юм болж болох юм бэ? Чөт хөрөвөө мэд. Хэмээн хоолорон бовтнов. Тайлбарт хичнээн цаг урж байгаагаа тэр бодхоос дотор нь эвгүй оргиж байв. Тэр хөдөө орон нутгийн хүнтэй ярьж байна. Тэдвэл ямар ч 8-нд чон шиг хаширандаж, янцаглаж, яргавнаж байж зөвшөөрдөг болсон. Гэхдээ цаг яваад байна. Дик зүгээр л айчсан нэгэр болсон. Дахиад жаахан удах юм бол тэр бүхнийг нулимж өрхөд буцаад алгуулна. Сонсооч, тусалж үзээч дээ. Би тийшээ өгсөг ёстой. Залсны жаргагүй бол би яаж чадахгүй. Хэлснээр чинэлдүүлэн харин бидхий асууж шалгаагаад бай. За. Хэрв чамайг Ховард явуулсан юм бол эн чинь нэг юм хэлээд байна. Туйлын муурыг унаад яв. Би 20 литр бензин хийж гин. Очоод эргээд ирэх чинь хүрэх байх. Баярлаа. Хэмээн хоолорон итгэлгүйхэн хэллээ. $20 төлөөрэй. Спиртний үн ч үүнд орно. Хоолорон $20 гаргаж Деркинд өглөө. Цаадах нь мөнгийг харсан ч үгүй авч халаасандаа хийв. Бид хоёр хувцас солисон дээр баха. Чиний на пальто чинь чамд юу гарч туслахгүй. Машин буцааж өгөхөр эрэхтэй аваарай. Хэмээн Деркин хүрмээ тайлангаа хэллээ. Үгүй яаж болох юм бэ? Дууг өмсөө. Би чамайг хөлдөөж алах гэж явуулах уу? Би 2 байшинд өнгөрөөд гэртээ миний ширээн дээр гайхалтай хоолуга. Бушуул. Гайхсан хоолрон пальтогоо өгч Деркний нэхий дотортой хүрмийг авлаа. Толгой дээр нь зөөлөн дөнгөнөх хөтрийн гэрэл түнд Overlook-ийн галтхоог санагдуулжээ. Тоорон сэмэн төөрхөн зэлэг шүү дээ. Цас жинхнэр ороогүй байхад тэр аавтайгаа энд хэдэн удаа ирсэн. Гол төлөө буудлын ачааны машинаар. Тэр хүү аав хоёр нь ёстой нэг бие биестэй хайртай амьтад шиг санагдсан шүү. Үнэхээр аавдаа хайртай хүү гэж түүнийг л хэлэх бах. Тэд зүгээр гэж би найдаж байна. Би ч бас найдаж байна. Хоолорон хүрэмний цэглэгааныг татж юуданг бүчиллээ. Алив би энэ машиныг гаргаад өгье. Тэд цасны чархыг гаражнаас түрэн гаргалаа. Чи юмар явж үзсэн үү? Үгүй. За ядаад байх юм байхгүй. Өдөр дах заавар нь урд самбар дээр байгаа. Гэхдээ үнэ хэрэгтэй яаж явах, яаж зогсох ёстой хоёрыг л мэдэж байхад хангалттай. Энэ мотоциклх шиг жолоо байна. Нөгөө талд нь тоормос байна. Эргэлтэн дээр орохдоо машиныг хазаалгаж яваарай. Хатуу цасан дээгүүр эн чин 100 гаргаж урдалдаг гэд. Харин энэ гадаах шиг хөвсгөр цасан дээр бол 80-аас илүү гарч явж чадахгүй. Тэд үйлчилгээний станцын гадаах талбай дээр зогсоно. Деркин салхинаас болж хашгирагч хам чангарна. Замаас гарч болохгүй. Замын хаалт самбаруудыг заавал харж яв. Тэгэхэд зүгээр хэрв замаас гараад унчхул чи талигач гэсэн үг ойлгов уу? Хоолорон толгойд өглөө. Жаах үлээ. Хэмээн Деркин хэлээд гаражны зүггүйв. Түүнийг байхгүй хоронд хоолорон чаргыг асааж жаахан хазалж үзлээ. Цасны чарга амарж найтайгаад танхай хэрүүл чамтмэд тажигнж гэллээ. Деркин санжтын өмсдөг харуулан маскан баг барьсаар гүйжрэв. Юудан дотор өмсчих хэмээн тэр тушаалаа. Хоолорон багийг нүрэндээ агуулхад бариу мэт байвч дух хазар ирүүг нь янгинүүлэн үлээж байсан сэлхийг дорхно хаажээ. Деркин түүний зүг бөхөв. Чи заримдаа Ховард шиг юм идрээд байдаг бол та. Энэ яг гэхдээ зочид буудал ёстой дими газар би чамд карабин буу өгчүүлэн шүү. Тэнд ч тиймэрхүү мэрэг болохгүй байх оо. Хэмээн хоолорон хариу ашграв. Өөрөө л мэд харин хүүг нааш наваад ирвэл пижлээ энэ гудамжны 16 дугаар байранд яваад очороо. Эхнэр маань хоол хийчихнэ. Окей баярлалаа. Болгоомжтой явж үзээрэй. Замаас гарч болохгүй шүү. Хэмээн Деркин ашграв.
Хоолор нь толгой дөхөд хаазыг зөөлөн татлаа. Мотор чирэг тажигнан дугаарсаар урагш өдөлж гэрэлэн цасыг хурц хутгаар зүсэх мэт гэлэлцлаа. Толин дард гараа өргөн зөксөх дээрх нь харагдана. Хоолор нь хариу даллаад зүүн тийш эргэж төв гудамжинд орж ирлээ. Гудамжны гэрэлтүүлийн хурц гэрэлд чарга яг л тосон дээгүүр явах мэт хоолор нь санагджээ. Хурдны заалт цагт 50 км харуулж байна. 7 цаг 10 минут. Оверлук зочид буудалд Венди Дэни хоёр унтаж, харин Джек Торранс өмнөх манаачтай үхэл амьдралийн тухай ярилцаж байлаа. 5 мод байшин өнгөрсний дараа төв замын гэрэлтүүлэг дуслаа. Шамарганаас хамаг юмаа битүүлэн хамгаалсан жижиг хувийн байшингууд үргэлжилж дараа нь зөвхөн түнэр харанхуй цасан шамар хоёр л үлджээ. Мотор чаргааны нарийнхан гэрлэл зүсэх харанхуйд ганцаар үлдмэгц хоолорыг айдас дахин нөмрөн авлаа. Жаахан хүүхдийн айдас л ийм байдаг. Тэр амьдралдаа хизээч ингэж ганцаардаж байсангүй. Сайдвиндрийн гэрэл толинд гялалзан харагдаж байсан хэсэг хугацаанд бүгднийг мартаж эргээд хотын зүг захих хүсэл хоолорыг асар хүчтэй эзэмдэж байв. Хэдийгээр хүүд сэтгэл зовж байсан ч дээрх нь хоёр дахь цасны шаргаа гаргаад хамт явъя гэж өөрт нь хэлсэнгүй гэж тэр бодож явлаа. Тэр зочид буудал ёстой дэми газар. Хоолорын шүд 100 хааз нэмж заалт 65 гэсэн тоон дээр очихыг харлаа. Тэгээд дал болголоо. Хэдийгээр түнд мотор чарга аимшигтай хурдан давхиж байгаа мэт санагдсан. Бас хангалттай хурдан явж чадахгүй байгаа мэт. Ийм хурдтай явбал тэр оверлогт цагийн дараа л хүрнэ. Гэхдээ илүү хурдан явбал ерөөсөө тэнд очихгүй ч байж магад. 2 удаа эргэлтийн заалтыг анзааралгүй өнгөрөх шахаж хунгар цогдоод арайхийн гарч чаджээ. Явсан зам хэмжигч километрүүдийг уур хүрэм удаан эргүүлж хоолорон галзуурах шахан 5, 10, 15 гэж бовтнож явлаа. Нүүр нь мэдрэлгүй болж хөлн даарч байлаа. Хоолорон километр өнгөрөх бүр аимшиг нэмэгдэж байгааг мэдэрч явлаа. Зочид буудлыг ямар нэгэн хорт манан хүрээлж тэр ойртох тусам улам өтгөрсөөр байх мэт. Ерөөсөө оверлук түнд таалагддаггүй байсан өөр бусдад ч гэхдээ ийм юм болж байгаагүй. Түүнийг сайдвиндрийн цан нухаж орхих шахсан дуу хоолой одоо хоолорооны хаалтыг нэвтэлж тархийг нь зад зөхийг ирмэлцэж байгааг хоолорон мэдэрч явлаа. Эндээс 40 км-ийн цаана дуу асар хүчтэй байсан. Одоо хүч нь ямар аюултай болсон нь ойлгомжтой. Түүнээс өөрийгөө бүрэн хамгаалах ямар ч арга алга. Хоолорын тархинд байн аимшигт үзэгдлүүд суварч ванд хэвтэж байгаа цусан тутгалцсан эмэгтэйн дүр тодорсоор эмэгтэй аимшиг цогцолтуудаас өөрийгөө хамгаалахын тулд димийл гараа өргөн тийг энэ эмэгтэй амиа хорлсон биш харин Иесус минь болгоомжтой л байж үзээрэй гэдэгт улам л итгэсээр явлаа. Түүний өмнө гинт цасан уул мэт хашилт гарч ирэв. Бодол дарагдсан хоолорон эргэлтийн тэндийг анзааралгүй өнгөрөөж орхижээ. Мотор чарганы жолоог тэр баруун тийш хар хүчээр эргүүлэн чарга чулуун дээгүүр муухай хятман гулслаа. Хоолорон одоохон чарганаас нисгэн гэж бодож амжижээ. Чарга унахын нэрмэгт давилзаад жолоочийн зүтгэл өөрийн хүч хоёрын ачаар цасан дарагдсан зам дээр гарч ирэв. Чарганы гэрэлд харанхуй ангал харагдана. Хоолорон чаргыг зам руу залж байхад зүрх нь хоолойнд нь ой гутам чанга бүлэглэн цөхөлж байлаа. Өгшин дэг юм замаа харж ав. Дэг хурдаа дахин нэмлээ. Одоо хурд хэмжигч 80-ыг зааж байна. Салхи улам шуугсан хэвээр гэрэл харанхуйг зүсэн. Тэр хэр удаан давхисын бүүн мэд генет урд харанхуйд өчүүхэн гэрэл гялалзаад ээлжид эргэлтийн хашилт цасан овооны цаана далд орон үзэгдэхгүй болов. Гэрэл хормын хугацаанд л харагдсан болохоор хоолор нь энэ бол түүний өөрийнх нь ой ухааны тоглоом гэж надад зөвхөн санагдаж гэж шийдлээ. Гэвч эргэлдэг өнгөрмөгц гэрэл дахин гарч ирлээ. Одоо арай ойрхон. Энэ удаа эргэлзэх юмгүй. Дик өөрөө энэ гэрлийг олон удаа харж байсан. Overlook. Гэрэл 1-2 дугаар давхар тасч байх шиг. Замаас гарч өөрөө чад хийх эсвэл моторт чаргыг хэмхлэх айдас сургаггүй болжээ. Чарга эсмэгийн эргэлтэнд хар хурдаараа орж хоолорон наснасаа олон удаа явсан энэ замаар урагш харан жийж явтал гэрэлд нэг юм харагдлаа. Иесус минь юу вэ? Хар цагаан том юм замын гол хөдөлгөөнгүй зөксөн. Эхлээд хоолорон түүнийг цасан шуурганаас зүхтэж уулнаас бууж ирсэн авраг том чон гэж боджээ. Гэвч ойртож ирээд энэ юу болохыг ойлгож айдас түүнийг багалзууртаа давах мэт болов. Чон биш арслан. Бутаар хийгдсэн арслан. Хар сүүдэр цагаан цасан дээрэлжилсэн том толгой үсрэхэд бэлтгэн газар нь алдсан бий. Тэгээд арслан үнэхээр үсрлээ. Тэр хойд хөлөр огцомжийн агаарт хөрч чарганы гэрэлд арслангийн эргэн тойронд цас бужигналаа. Хоолорон хашгираад жолоогоо баруун тийш эргүүлж өөрөө байдгаараа тонгоов. Нүүр хүзүү мөрөөр нь өвдөлт урсгал мэт өнгөрлөө. Дик чарганаас ховх үсрэв. Цанын багийг доороос дээш нь хүү татжээ. Хоолорон цасан дунд унж хид өнхрөөд тогтлоо.
Өөрт нь араатан ойртож байгааг мод навчны үнрээр нь хоолрон мэдлээ. Аврах том ногоон сарвуу түүний ууцанд бууж хоолрон агаарт 3 м нисээд даван хүүхэлдэй мэт газар тунлаа. Түүний нүдэн дээр жолоочгүй чарга цасан овоонд хашилт мөргөж морин мэт хоцоогоод эргэж бүглүү дугран унлаа. Арслан ахин үсрлээ. Юм шархих мод мөчрөд хугарах дуу сонсогдно. Хоолрооны өстэй хөрөмний цэжиг юу ч юм тасчин урж гарав. Хатуу мөчр үд чим шиг. Гэхдээ энэ бол хомснууд гэдгийг хоолрон мэдэж байлаа. Чи байхгүй хэмээн хоолрон архих арслангийн зүг хашгирлаа. Тэр арайхийн босч чарга руу хэд алхтал арслан дахин үсэрч түүний толгойг ботны зүү арзаасан савраараа алгатлаа. Хоолрооны нүдэнд өнгийн гэрэл чимээгүй дэлбэрэн эргэлдэнэ. Чи байхгүй хэмээн тэр дахин хэлсэн ч энэ бол ердөөл бовтонсон дуу байв. Дийг цасан донд сөхрөн унлаа. Нүүрнийх нь баруун хагас нэл цусан зураас улжээ. Дийг мөлхөж гэллээ. Арслан дахин алгадаж түүнийг яст мэлхий шиг дээш харууллаа. Тэгээд тоглох мэт архирав. Хоолрон чарганд хүрхийг амь тавин хичээнэ. Тэнд өөрт нь хэрэгтэй юм бий. Гэвч арслан уурж маажсаар дахин дайрлаа. Тавин 2 дугаар хэсэг Венди, Жек 2. Венди зөрөг гарган эргэж харлаа. Жек шатны 6 дахь гишгүүр дээр яг өөршгөн бариулаас зуран зогсоно. Тэр өнөөхөл мушилцдгаараа мушилцаж амнаас нь цус урсан эрүүгэн буджээ. Вендитэй харц тулгараад Жек ярдсан инээх айдав. Одоохон би чиний тарихыг гавалтай чинь хуутгаад өгнө. Муу өмхийн новш минь хэмээн тэр арай ядан урагш нэг шатаар гэлээ. Паникт автсан Венди хугархай хавиргануудын өвтгийгч бараг л мэдрэхээ болжээ. Тэр дэш хар чадлаараа зүтгэж бариулаас зуран урагшилж гэллээ. Шатны талбай хүрээд тэр эргэн харлаа. Жекийн хүч чадал багасахгүй харин ч ихсэж байх мэт. Талбай хүртэл дөнгөж 4 гишгүүрэл үлджээ. Баруун гараараа тэр бариулаас зуран урагш зүтгэж зүүн гартаа алхаа бариад зайг хэмжин харж байна. Би энд чиний арга хандалд байна. Гүйцлээдээ чамайг жингэр минь үзүүлээд өгнө чамд. Хэмээн тэр Вендийн бодлыг уншчихсан мэт цусулсан уруулаараа муухай нэмсгэлэн өглөн. Амаа алгаараа дараад догдолж бүдрсээр Венди хонглоор гүйлээ. Гэтэл нэг хөрөөний хаалганы идэж цус сорогчим ногоон баг өмссөн эрц хуйлаа. Янзын гоё үдшилэг болж байна шүү, тийм ээ? Хэмээн тэр нарийнхан дуугаар чарлан хашгираад шинэ жилийн дэлбэрэгч тоглоомын осроос татлаа. Тас гих дуугараад Венди эргэн тойрон Серпатын цаасан цас бужигнав. Баг өмссөн муухай нэгэд хаалга тасхийн хав. Венди хевсэн дээр сунан унжээ. Баруун бүр суган дэлбэрэх шиг болж тэр ухаан алдалтын хар манантай байдгаараа тэнцэж гэллээ. Вендийн сарвайсан хуруунуудын завсраар хевснийхээ хөдөлж мушгирч өврүүлзэж нээгдэж хаагдж байгаа цэглэгэн шатны муухай дуус зогсоо заггүй бүдгхэн сонсогдоно. Түүний ард алх тас хийв. Венди ихэр татсаар урагш зүтгэлээ. Эргэн харуул Жек бүдэрч тэнцвэр алдаад хевсийг цусаар будан унахта далайсан алхаа урагш буулгаж чадлаа. Алх Вендийн яг 2 далны дунд буужээ. Аимшигтай хөдөлтөөс Венди дуурч чадсангүй гараа нэг зангидж нэг тэнийлгэн мушгирлаа. Түүний дотор нэг юм ног хийв. Венди хүнийг тод сонссон. Дараагийн хідэн мөчиг тэр нарийнхан тунгалаг торны цаанаас чихээ хөнгөөр бөглөөд харж байгаа мэт болжээ. Дараа нь ухаан эргэн ирэхэд өвдөлт айдас бас хамт ирлээ. Жек энэ бүхнийг нэг мөсөн дуусгар болохыг хичээн өндөлцөн. Венди босох гэж оролдоод чадахгүйгээ ойлголоо. Өндөх гэж оролдох бүр нуруугаар нь дээш доош цэглэгэн тоггүй их мэт болж байгаа. Тэр хевсэн дээгүр мушгиран урагш мөлхөж гэллээ. Жек араас нь алхаа тулан мөлхөн Венди болонд хүрч түүнээс 2 гараараа зуран цаа талд нь эргэн тойрон гарч чадав. Түүний айдас улам их улсаар байж боломгүй мэт боловч үнэхээр тийм. Жекийг харахгүй тэр хэр хорцныг мэдэхгүй байх нь 100 дахин дор. Тэр богинохон хөнгөлийн талд хүрч байж л унтлахын өрөөний хаалгыг цэлийдэл нээсэн байгааг анзаарчээ. Дэни бурхан минь. Тэр ноцолцсоор байж өвдгөн дээрээ суугаад дараа нь хан түшин босов. Торгомсог обод хуруугалсан Вендийн хомос түүнээс нарийнхан урт цаас урна.
Жек булангаас гарч ирэн Рокигийн алхаад болон түүний зүг зүтгэх мэгц Венди өрөөнийхөө босхийг даван доглон алхасаар дотогш орлоо. Ширээгээ дулан эргээд тэр хаалгыг хав. Тэгээд бяцхан дүүжээг өглөөргөнд нь түлхэн дөгжлээ. Жек орилж гэллээ. Хаалгыг хаагаад үзээрэй чи. Хаалга битээ хаа. Хаалга хаагаад үзээрэй. Венди хаалгыг хааж дөгжлээ. Венди хороонууд ширээн дээр тэмтчин хайн. Рокигийн алх агаар зүсэн эсгэрч хаалгыг пинкийн дөрөгтөлөг хүнд буух яг тэр үед Венди осортой түлхүүрийг барьж авлаа. Хоёр удаа оролдож байж тэр түлхүүрийг нүхэнд нь шургуулв. Тэгээд эргүүлэхэд хаалга цоожлагдлоо. Цоожны хэл тас хин дуурахад Жек байдгаараа ориллов. Алх хаалгыг пижигнүүлэн нүдэж энэ янзаараа удах юм бол хаалга удаан тэсэхгүй гэдгийг ойлгосон Венди ухрав. Яаж Жек үнийг чадчихэна? Түүний нуруунд хутга ишээ тултал зоолттой байгаа штэ. Тэр хаанаас хүчээ аваад байна? Түүнд хаалттай хаалга руу гинт орилмоор санагдлаа. Чи яагаад тамд байгаа юм бэ? Үүний оронд тэр эргэлээ. Дэни тэр хоёр цааш хурж угаалгын өрөөнд орж түгжин. Мэдээж хэрв Жек энэ хаалгыг эвдээд унтлахын өрөөнд ороод ирвэл түүний толгойд галтхооноос хоол явуулдаг цоногоор зүхтах зэрлэг бодол орж ирсэн боловч Венди бүтэхгүй гэж шийдлээ. Мэдээж бяцхан Дэни цооногийн нүхээр багтана, гэхдээ улсаар бууж тэрч чадахгүй. Хүү доош унаж бяцрана. Үгүй ээ, угаалгын өрөөнд орох хэрэгтэй. Гэхдээ хэрв Жек бас тийш ороод ирвэл Венди энэ тухай бодохгүй байхыг хичээв. Дэни хонгор мэсэрээр орох хоосон байлаа. Хүү бүх унцны дараа Венди түүнийг бүтээлгэр хуучсан. Одоо түүнийг сөхөн хайжээ. Би чамд хүрнэ. Би хоёуланд чинь хүрнэ. Хэмээн Жек хаалганы цаана гуугчин. Тэр үг бүрээ алхны цохилтоор баталж байсан ч Венди бараг тоосонгүй. Түүний хамаг анхаарал хоосон оронд шилжжээ. Дэни хэмээн тэр шивнэлээ. Жек түүний зүг дайрахад Дэни үүнийг мэдээж мэдэрсэн. Тэр үргэлж элдв муухайг хурцаар мэдэрдэг. Түүнийг амар зүуд болгон мэдэрсэн ч байж болно. Дэни нугтчихж. Венди дахин нэг удаа хавдаж цус асгарах гүлийнхөө өвдөлт хин давлгаан давтан эв хавгүйгээр өвдөг дээрээ унлаа. Тэгээд орон дагуур шагав. Юу ч алга. Дэнийн гэрийн шахаа гадаагуулсдаг тэшүүрэрхүү юм хоёр л байна. Жек түүнийг чарлан дуудаж хаалгыг алхаараа зөгөхөд цуу өсөрсөн хаалганы том өөдөс шалан дээр унлаа. Дараагийн цохилтоос хаалга цуур муухай хятнах дуурав. Дахин нэг зөгөхөд цуурхаагаар цусулсан алхны толгой алх өөрөө ч хажуу талаараа цуурсан харагдаж байлаа. Алхны толгой алга болсноо дахиад л хаалга хүн цогөлтөнд хятнаж өрөөгөр нэг хаалганы модон хилтерхийнүүд цацагтан унав. Венди орны толгоноос зууран байж босоод ховцосны шүгэний зүг доглон алхлаа. Дэни Венди ухаан жолоогүй шүүгэн дотор ховцыг ярлаа. Зарим ховцос шалан дээр зөөлөн нэмрэн унж байв. Шүүгэнд Дэни алга. Тэр угаалгын өрөөний зүг хазганаж хаалганд хүрээд эргэн харлаа. Алх хаалгыг дахин цогсны дараа нүхээр цус улсан гар орж ирэн цоожиг ханд тэмтчиж гэллээ. Цоожинд Жекийн осортой түлхүүрийг зоогоод орчихсноо Венди айдас давтан санав. Гар түгжиг мул татхад түлхүүрч тэглэж хөгжилтэй жингэрэн дугарлаа. Гар тэр дорхноо түлхүүрийг тэмтрэн олж хатглаа. Венди ихэр татсаар ванд салгалган орж хаалгыг Жек унтлахын өрөөнд орилж хашгиран орж ирэх яг тэр мөчөд хаав. Тэгээд дүгжээг нь татаж бүрштэй цоожоор цоожлов. Тэгээд эргэн тойрны ухаангүй харцаар харав. Угаалгын өрөөнд ч Дэни алга. Гэхдээ л тойлонд өөрийн цуснд будагдсан царайг хараад баярлах шиг болжээ. Тэр эцэгийнхэн их баг ямар ч хэрвлийн дэргэд хүүхэд байх ёсгүй гэж үздэг. Харин одоо унтлахын өрөөнд галзуурж хамаг имийг хэмхэлж байгаа амтан Дэни хойноос явхаас өмнө эцэж цуцаж ч магадгүй. Магадгүй гэж Венди бодлоо. Би муухай амтанд илүү хор хүргэж чадах байх. Алчаач ч магад. Тэр угаалгын өрөөний битүү шаазан бэлтагаар доторлсон хан шалыг тойруулан харлаа. Зэвсэг болох юу ч хамаагүй. Саван түүнийг алчуур дорогоо зөксөн ч алж чадах нь юу л бол. Бүх зүйлийг шаланд бүх бэхэлжээ. Бурхан минь тэр юу ч хийж чадахгүй байна гэж юу? Хаалганы цаана зогсолтгүй хөвдөж хэмгэлэх дунд Жек тэд шангаа хүртэн хийснийгээ төлөөсийг төлөн хэн энд эзэн гэдгийг үзүүлээд өгнө хэмээн бахирна. Венди Дэни хоёр бол хүнд ч хэрэггүй муу сангуулг нүдэлгэн стерео тоглуулагч түсхийн унаж байна. Хуучин зурагтны шил бутрав. Цонхны шил хаг үсэрлээ. Угаалгын өрөөний доод завсраар хүйтэн агаар орж ирж байна. Жигд бүглүүд орнуудын гуцуудыг шидэлж байна. Жек одоо таарлцсан бүхнээ ханыг хүртэл нүдэж байгаа бололтой. Гэхдээ энэ орилж бахирсан, хачин үл ойлгодох үг бовтонсон, аашилсан
гомдсон дунд Жекийн гэхэр юу ч алга. Дуу заримдаа өөрийгөө өрөвдөн гасалж, гангинаж, заримдаа аимшигдахгүй нэг уур хилэн дүүрсэн дуугаар бахирна. Энэ нь Вендид сургууль төгсгчил мөнгө олох гэж 100 цагаар ажилдаг байсан галзуугийн тасгийг санагдуулж нуруу хүү тэргэв. Зөнөглөлт солиорол Жек байхгүй болжээ. Тэр Оверлукийн өөрийнх нь ухаангүй галзуу солиот уур хилэн давтсан дууг сонсож байна. Алх угаалгын өрөөний хаалган дээр тасгийн бууж нэмгэн панерыг цөмцгөж том нүхэлдэв. Нүхээр тэр шагаж Вендид галзуу солиотын сүрхийн анхаарлаа төвлөрүүлсэн царайны хагас харагдлаа. Ам хазар хоолой нь хөөсөрсөн цус болжээ. Нүхээр харах ганц нүд гахаан торонх шиг жижигхэн. Тэгээд гялалзна. Зүгтэх газар байхгүй штэ новш минь. Алх дахин тас хийж үртэс хилтерхий Ван аптекийн хаалганы дээр цацагдлаа. Аптек. Венди гаслан дуурайд өвчнөө төвчин эргэж аптекийн хаалгыг нээлээ. Төвнийг аптекийн тээврүүдийг сандчин ухаж байхад тэр сөнг хоолоогоор ардна. Очлоо. Би очиж байна муу гахаа. Хэмээн орилж байлаа. Тэр хаалгыг галзуурсан машин мэт эвдэлж байна. Венди хуруунууд галзуурсан хурд аршил хайрцуудыг тэмтчин ханиадны сироп, вазелин, ногоон шүүстэй глеройл, ус төрөгчийн хүчил бензокап угаалтуур тунаж хагарна. Жекийн гар дахин түгжийг хань тэмтчих үед түүний хуруунд сахлын худаг хийсэн хайрцгийг оллоо. Сөнг хурдан амьсгалсаар тэр хайрцагнаас нэг худаг гарган цааснаас нь авлаа. Тэр огцом эргэж түгжийг нээгээд бүрштэй цоожийг тэмтчиж игэлсэн гарыг чадлаараа даран зүслээ. Жек хашгираад гараа угц татан авав. Жек хутгийг эрхий долоовор хуруундаа атгаад хүн дамсгаацаар Жекийг дахин ордлохыг хүлээв. Тэгээд гар нүхэр дахин орж ирэхэд нь дахин зүслээ. Жек хашгиран түүний гарыг барьж авахыг оролдоход нь тэр дахин зүс чамжлаа. Худаг гарт нэргэж хурууг нь зүсээд шалан дээр унав. Венди бас нэг худаг гарган задалж бариад хүлээж эхэллээ. Хаалганы цаан хөдөлгөн явж байгаа юм болов? Бас агархай цонхоор сонсогдож эхэлсэн чимээ моторын дуу том ялаа нисж яваа мэд дүнгэнэх дуу Жек хилгэнсэн дуугаар орилоод дараа нь тиймээ Венди үүнд итгэлтэй байв. Хагархай хэмэрхийн дундуур туучин унтлахын өрөөнөөс үүдний зүг сажиллаа. Хэн ирж явна вэ? Аврагч юу? Дик хоолороо. Бурхан минь аварч үз. Хэмээн тэр амандаа өгүүлж байв. Ам нь үртэс чигсэн мэт хачин хуурай болжээ. Одоо тэр ч бас явах ёстой. Хүүгээ олох ёстой. Аимшигыг тэр хоёр хамтдаа өгтөн. Венди түгжээг татав. Гар нь арай ядан хөдөлж байна. Дараа нь бүрштэй цоожийг удаан ноцолдож байж хаалгаа нээлээ. Тэр унтлахын өрөөнд найгаж дугалж тэмтчин гараад гинэт Жекийг яваагүй. Тэр явсан болж жүжиглээд одоо өөрийг нь хаа нэгтээ нуугдан отож байгаа гэсэн итгэлд автлаа. Тэр эргэн тойрноо харлаа. Өрөөнд хэн ч алга. Хаяагүй хэмгэрхий эд огшлол харагдана. Шүүгэнд хоосон байна. Дараа нь Вендиг зөөлөн сарал сүүдэр нөмрөн авч тэр Жекийн авч хидэлсэн гудсан дээр муужран унжээ. Та Ганагийн сувгийн контентийг үзлээ. Лайк, шеэр, сабскрайб хийгээ битгий мартаарай. Чанартай контентийг зөвхөн Ганагийн сувгаас